Hi guys, би Nami байна. Өмнө нь би Cook with Nami гээд хоол идэх контент хийдэг байлаа. Одоо би та хэдтэйгээ хамт Монголын булан тохоо бүрт байгаа бүх хоолны газруудаар орж үнэлгээ буюу ревю өгөхөөр шийдлээ. За надтай хамтаагаарай. Өнөөдөр бүгдээрээ 3 газрын English breakfast идэж үзцгээе. За намайг дагаад ороорой. Gem Palace-ийн 11 давхарчны гоё газар олсон байгаа. Working class буюу Английн ажилчин ангийн хүмүүс өглөөдөө нэг сайн цайлчаад ажилдаа гардаг байжээ. Тухайн үеийн олдод сайтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэг таван дээрх цуглуулгаа гэж ойлгож болох нэ. Англи өглөөний цайнд нийт ойролцоогоор 38-аас 44 грамм уурга буюу протеин, мөн 800-аас 1000 калоритой юм байна. За тэгээд English breakfast маань Монголд ч гэлтгүй дэлхийд алдартай хоолнуудын нэг болсон байна. За энэ Batala гэдэг кофе шопыг сонгосон байгаа. За энэ нэгдүгээрт аюу гоё дотоод тасалж имгэлтэй ийм антик одоо ингээ хаалганаас нь харж байгаа юм гоё. Тийм болохоор сонгосон. Энэ orange espresso аюу сонирхолтой юм билэ. Яг американо уумаар байгаа ч гэсэн амар гашуун санагдаад идэх хүмүүс бол orange-ны жуусэн дээр жоохон espresso хийгээд уухаар юм гоё чихэрлэг хэрнээ стил юм bitter амттай. Сая захиалга өгсөн. Одоо ингээ таймер тавьсан. Хэдэн минутанд захиалга маань бэлэн болох уу бүгдээрээ харъя. Миний хувьд болохоор юм view сайтай, орчин тухтай, нам гүм газар ажиллаж суух юм уу эсвэл зүгээр амар гоё чилэр суух дуртай байхгүй юу. Тэгээд яг энэ газрын яг тэр орчин нөхцөл нь бол яг бүрдэгдсэн байна. Цонхоор харахад бол яг дөрвөн тал руугаа бараг харахад шууд хот тэр чигтээ харагдчихээн. Хойд зүг рүүгээ. За тэгээд яг бүх ширээ сандал нь бол яг ийм адилхан биш. Яг өөр. Тэгээд ийм гоё модон, тухтай, бас антик талтай байна. Тэр нь аюу гоё таалагдчихээн. За одоогийн байдлаар нэг 6 минут орчим хүлээж байна. Миний ерөнхийдөө expectation болохоор 10-аас 15 минут байгаа. 10 минут. Очиж авчих. За English breakfast маань ирсэн байна. English breakfast-д байх ёстой зүйлсүүд ерөнхийдөө харагдаж байна. Гэхдээ зарим нэг зүйлс нь бол байхгүй байна. Помидор, мөөгч гэдэг юм уу тий. За тэгээд талах болохоор гоё тост хийсэн байна. Тэгээд масл барин, гар арчих салфетик. Тэгээд өндгийн амин хүрх ингээд ийм хэвэнд оруулаа шарчиж идэхэд арай амар юм шиг санагдлаа. Энэ тэгээд тавир нь айгүй гоё юм аа. Ийм антик гэх юм уу? Ийм өрмөц юм байна. Сосисыг бол таалагдлаа. Зүйл амттай. Гэтэ энэ commercial сосисыг юм шиг байна. Гүр нь бол зүйл амттай. Хүүхд мөхттэйгээ орж ирвэл хүүхдтэй бол өгүүлэх юм байна. Энэ миний одоо нэг давстай бэкон саруул захмах дээр зараад идэв тэр байх шиг байна. Үнийн дүнтэйгээ ер нь бол яг тохирж байна. Fair enough. 2 американо 8900 гээд 17800 болсон юм байна. English breakfast нь 16900 юм байна. Ерөнхийдөө боломжийн үнэтэй гэж харж байна. За тэгээ миний авсан orange espresso 1900 юм байна. За тэгээ тuna sandwich нь 11500. Ерөнхийдөө миний бодлоор үнэн нас боломжийн гэж харж байна. Энэ шаш чигш ерөнхийдөө бол уургаар айгу баялаг байдаг. Тэгээ нүүрс ус, уураг, өглөөний цайнд яг боломжтой. За амаа цэвэрлээд одоо tuna sandwich амсъя. Жохон бяцлагтай байна. Энэ бол баг English breakfast-аас гоё надад бол тунаа тэгээд шаш эрдэнэ шиш хоёр дуртайч хэлэхгүй энэ баг энэсээ гоё санагдлаа. Бяцлагтай тунаатай мэйэтэй эрдэнэ шиштэй. Тэгээд тост хийсэн талхтай. Orange espresso болохоор сүүгүү хэрнээ яг американогийн гашуун амтыг ингээд дараад өгсөн orange juice-тэй холцсон. Тэгээд би жоохон сүүний аршилтай байхгүй юу? Тэгээд сүү хитрхи их хэрэглээд байх юм бол жоохон гизмэц дүүрдэг. Яг тиймэрхүү хүмүүст ер нь бол тохирсон яг латины оронд баг зэрэг гашуун амтын дарсан юм кофе гэвэл orange espresso. Тэгээ гардаг газруудаас цөөхөн байд юм билээ. Эднийд гард юм байна. Ер нь бол жоохон orange juice шиг. Эхний газар Batala coffee shop. Орчин 10-аас 10, амт 10-аас 7, кофе 10-аас 8. За хоёр дахь газрынхаа гадаа ирлээ. Сая хогны машин дуурайд байлаа. Та хэдэд зориулж унтрааж өглөө шүү. За Фантамын баруун тал Rock coffee shop дээр ирсэн байна. Одоо тэгээд хідэн салбартай болсон. Айл олгоны баг гэрт нь өрн яах шиг байна. Тэгээд бүгдээр орж өглөөний цайг нь амсч үзье. Full English breakfast тэгээд нэг latte. Өглөөний цай ер нь бол ийм bacon omelette, egg benedict, avocado toast, spinach omelette, waffle гэд гардаг. Би ер нь waffle болон full English хоёрт нь дуртай. Найзуудтайгаа орж ирэхдээ дандаа авч иддэг. Ер нь дэжгүй. За баярлалаа.
За цагаа тавьчлаа. Ойролцоогоор 15 минут болох байх гэж бодож байна. Алтхан жоох ачаалтай байгаа гэсэн. Тэгэхээр жоох удаж магадгүй. Full English нь 36,000. Coffee latte болохоор 9,000. Americano болохоор 8,000 юм байна. Кофений хувьд бол айгүй боломжийн үнэтэй санагдлаа. Бус газруудаас 1,000, 2,000 төгрөгөөр хямдхан байд юм байна. За тэгээ full English breakfast нь 36,000 хэрнээ миний санаж байгаагаар амар олон сосжтэй ер нь бүр ингээ тавг дүүрийн шиг. Тэгэхээр ер нь бол баг хоёулаа ч гэсэн хувааж идэх боломжтой гэж бодож байна. За тэгээ ирэхээр нь харъя бүгдээрээ. Тэгтээ жоохон сул. Тэжгүй. Ерөнхийдөө тэгтээ Rocky нэг юм өөрснийх нь юм гоё амт байд юм аа. Яг Starbucks-ийн кофе мас арай өөр. Тэгээ кофе сайн мэдгүй болохоор сайн мэдгүй байна. Тэгтээ after taste нь бол байжгүй санагдаад байна. 22 минутын дараа ирлээ. Тэгтээ ердөө үед бол айгүй гайгүй гарч ирсэн. Сая алтхан ерөнхийдөө бол амар олон захиалгатай бараг хаацсан. Өглөөний цай гарахгүй гэж ахт нь гуйж гаргасан гэхэд гайгүй гарч ирсэн гэж бодож байна. Тэгтээ та хартаа ингээд яг full English breakfast. За энд ингээд хүмүүс байна. Нэмэлтээр ерөнхийдөө бол ийм ногооны салат исэн байна. 2 өндөг байна. Зайц нь хараа бүр юм 3 зайцсан заяа. Тэгээ бейкон байна. Жогшос гоцлоо. За тэгээ мөөг байна. Мөөг ерөнхийдөө байх хэвээр. Тэгээд энэ baked bean гэдэг нь ерөнхийдөө бол энэ жоохон томатны соустай. Тэгээд toast, помидор. Ерөнхийдөө бол байх хэвээр бүгдээрээ байна. Тэгээд ер нь бол бараг хоёулаа хуваагаад идчих боломжийн 36,000 гэхээр яг уу үнэтэй. Гэхдээ хоёулаа хуваач идэх гэвэл боломжийн. Заажгүй. Сосожнууд нь дэлгүүрт зардаг сосож бараг биш ах шүү наа. Өөрсдөө хийд юм болов уу? Яа гэм бол энэ цаан сосож нь айгүй таалагдлаа. Ийм зөөлхөн амттай хэрнээ нэг гоё. Би бол ганцаараа угаасаа барахгүй юм байна. Хувааж идэнэ. За Rock Timaicha гараад ирлээ. 36,000 гэхэд давгүй. Хоёулаа хувааж идүүлэл зүгээр тэгснээс л жоох үнэтэй. Гэхдээ яг харцсангуу ингээ харахад бол амар их юм ингээд овоолцсон зүсэж мүсэж яхад бараг тавгнаасаа ингээ өсөрч гарч иж мэрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол гоё. Яг бүр ингээ өглөө амар өссөн үедээ бол идэхэд бол гоё юм байна. Яа, гэхдээ юм амар олон хүнтэй, нэлээд олон хүн холигсон газар учраас бас жоох видеоёгоо сухаж жоохон тухгүй байлаа. За тэр яг хуу дараагийн газар руугаа явлаа. Та хэд наттай хамтаагаарай. Дараагийн газар маань бол Rock. Орчин 17, амд 19, кофе 17. За дараагийн газар маань Millie's гээд газар байгаа. Би яг жирэмсэн байхдаа айгүй хортог байсан. Ер нь дуртай болохоор бас бусад хүмүүст байдаг шүү гэд мэдүүлмээр санагдлаа. Тэгээ ер нь миний хувьд өглөөний цай айгүй чухал. Өглөөний цайн дээр би ер нь бол жоохон махлаг юм идэх дуртай. Цэсээс хям ям ч юм уу. Тэгээд эднийх яг гоё юм сонгон мөнгөтэй маяг гоё сэндвич энэ төр гардаг болохоор сонгоод ирж байна. За тэгээ бүгдээрээ оръё. Энэ байрлал нэг давхартаа. Зундаа би энд бас ирж ажиллаа их туртай. Манай офстой ойрхон. Тэгээ яг ийм том зам, машин замаас хол болохоор нам гүм. Тэгээд ийм нэг ийм хаалттай болохоор ер нь салхимаа салхихгүй зундаа аягүй гоё, нар тусахгүй аягүй гоё тийм. Энэ хажуу талтай юм галерей энтертэй. Ер нь vibe нь аягүй гоё. Би жоохон chill газар туртай. Эдийн онцлог нь болохоор ийм homemade яг гэртээ ерөнхийдөө бол ээжээр ч юм уу те найзаараа ч юм уу ингээд өглөөний цайгаа бэлтүүлсэн юм шиг vibeтай. Өглөөний цайны сонголт нь бол амар их байдаг. Жишээлбэл ингээд чихэрлэг юм идэх дуртай бол French toast, pancake гэдэг ингээд waffle гэж явж байгаа. За Millie's special юм тэгвэл авч. За stopwatch-а эхлүүллээ. Тэгээд ер нь ойролцоогоор 15-аас 20 минут гэж би төсөөлж байна. Миний захиалсан хоол болохоор яг English breakfast идээд байдгүй юм байна. Тэгээ төстэй буюу Millie's special гэж байна. Тэр нь steakтэй болон chickenтэй гэж гардаг юм байна. Би chickenтэй юм сонгочлоо. Тэр нь 36,800 гэж ер нь бол жоохон үнэтэй санагдаж байна. Гэхдээ эдний порц нь их байдаг шиг санагдаж байна. Магадгүй хоёулаа ч юм уу хувааж идэж болох байхаа гэж бодож байна. Тэгээ нэг латте зэгцэн байгаа. Ер нь намайг орох болгонд айгүй хүн ихтэй байдаг. Магадгүй vibe, орчин хүрээлэл нь ч юм уу тийм баах. Тэгээд одоо ч гэсэн бүр яг ширээ болгон бараг дүүрэн байна. Тэгээ бас бусдыгаа хөндлөөд бас аяархан ярихгүй бол бас болохгүй байна.
Тэгээ яг локейшны хувьд ч гэсэн яг офисуудын дунд болохоор ерөнхийдөө бас яг цайны цаг болоо өглөөний цагаар бол бас дүүрэн байдаг байх гэж бодож байна. Кофе нь бол яалчгүй ями яна бүр яг юм кофе шиг кофе. Кофе нь бол янзын. Тэгээ миний хувьд болохоор би аавыгаа дагаад Лондонд 13-4 онд очиж исэн. 12 онд ч хэлээсээ мэдгээрсэн мартчихжээ. Starbucks Blue Breton Mandarin гэдэг кофе шоп дах кофе ууж үзчихсэн. Яг тэрний vibe өгсөн кофе байна. Ер нь бол here big like. За 10 минут 23 секунд дээр хоол маань ирлээ. Ерөнхийдөө бол миний төсөөлснөөс бол хурдан ирлээ. За тэгээ хоолоо таад танилцуулъя. 2 хүн бол хуваагаад идчих юм байна. Яагаад тэгэхээр хардаа 4 шиг toast, muscle variante заяа. Muscle variante талханд бол би амар дуртай. Тэгэн гутаа 2 өндөг энэ юу байна? Hash brown байна. Тэгээд chicken bacon бас нэлээд уурагдлаг, дан уураг. Ер нь баг ногоо байхгүй байна. Тэгээ надаа энэ юунууд нь амтлагчууд нь айгүй гоё амттай санагддаг юм кетчуп. Энэ юу Валентина гэдэг энэ сааса гэж юм. За тэгээ горчиз. Би нэрээ горчизны харшилтай учраас энийг бол идэж болохгүй. Тэгээ салфетик нь амар гоё юм гэдэг байна ч гэж. За let's dig in. Идий бүгдээрээ. Нэг тийм fresh homemade chicken түмс бэкон гурваа нэг доор ингэж ажилласан чи амар гоё комбинашн байсан. Би одоо дахиад хийлээ. I like it also. Ер нь бол амтны хувьд ингээд яг юу гэдэг юм нормалсан солбор биш. Аюу гоё юм часис амттай санагдаж байна. Тэгээ яг энэ chicken bacon түмс гурваа яг холиод ажиллах юм бол яг нөгөө Ratatouille кинон дэр нэг ингээд тесэрдэн штэ те. Ингээд тархин дотор нь ингээд бодлон яг тесэрж байгаа юм шиг амт бол хамтагдаж байна. Яг миний хувьд өглөөний цай иймэрхүү амттай байвал гоё. Яг хурц биш, солбор биш. Гэхдээ бүр яг часисан. Чиний яг тест бодыг чинь бол баярлуулж чадчихээн. Тэгэхээр ирээд амталж үзэх юм бол хэлээрээ, мэддэгдээрээ комент хийчээрэй заяа. Нилээ хүн ихтэй тэгээд ийм жижигхэн орон зай ерөнхийдөө бас өөрийн гэсэн юм өрмөц юм гоё чийл орчинтой болохоор хүмүүс их зорж ирд юм байна. Тэгээ ер нь бол айгүй олон гадаадууд байлаа. Тэгээ хүмүүсийг тухгүй болгохгүй тулд нэх олон юм яриад амар ингээд дүрс аваад чадсангүй. Тэгээ таад бас өөрснөө ирээд сонирхоод үзээрэй. За тэгээ үний хувьд болохоор түрүүний хэсэлчлэн Mili Special Chicken-тэй нь болохоор 36,800. Тэгээ эндээ болохоор 4 тусам талах энтертэй ирсэн болохоор бараг гуруулаа хуваагаад идчихлээ. Тэгэхээр ер нь бол бас яг үнэтэй мүү гэвэл үгүй. Айгүй боломжийн санагдлаа. Хоёулаа ирээд бол ханга цавдах юм байна. За дараачих нь болохоор нөгөө кофе авсан штэ би амар гоё юм гэдээсэн кофе минь 9900 юм байна. Тэгэхээр ер нь бол нэлээд таалагдлаа. Тэгээ угаасаа ч миний дуртай газар дөө таалагдлаа ч угаасаа таалагддаг. Тийм тэгээд ер нь бол гоё байна. Өнөөдөр аюу гоё татгалан байна. Сүүлийн газар буюу Mili's Coffee Shop орчин нь 10-аас 7, амт нь 10-аас 9, кофе 10-аас 10. За ийхүү 3 газраараа ороод дууслаа. Гоё татгалан байна. Таалагдлаа. Ер нь Монголын энэ газрууд аюу гоё болсон юм байна өө. За тэгээд дараагийн газар хаашаа орох уу? Та хэд мэн надад ID өгөөд комент хэсэгт заавал үлдээгээрэй. Хятад хоол, Солонгос хоол, bubble tea юу ч хийж болно. Та хэд комент хийчээрэй. За тэгээд subscribe бас дарахаа мартваа. Бас notification on хийчээрэй. Дараагийн бичлэгүүд нь харагдаад явна. За тэгээд дараагийн дугаар дээр уулзъя. Баяртай.